Мэдээжийн хэрэг тэднийг устгах хамгийн түгээмэл арга бол мөсөн төрлийн багийг тэднийг эзлүү чиглэх явдал юм. Тэд дүнжээний гүн зүү урагширж сүүн энэ газар илүү хасан байгааг анзаарч халын гисэнс байгааг гэсэн бол хэцүү төхөөжээ. Жон бүх юм хаан байгааг мэдчихсэн ч шаардлагагүй. Сэжиг төрөөжгүй тул энд ямар нэгэн ажил хийж байгаа дүрслэхэр шийдэв. Тэр бодлогүй бага цагсаад хэд хэдэн сэлэн байрж болсон газрын орчин манай мэдрэгдэж байгааг дурсав. Ялангуяа маш олон бөгөөд бүртгэхгүй зүйл шиг харагдаж байгаа тул Южон сэлэнүүд нууц хэсгийг мэдэхгүй байв. Гэвч Жэхүн нууц хэсгийг нөө хамгийн төхөөрөмжтэй газраас тэр олон хатны дунд зоосон сэлмийн дунд байгааг мэджээ. Жан сархичд олохгүй тул зүйлсийг орцсон боловч Жэхүн түүний залж мэхэн цаг зарцуулахгүйгээр эзрүүлэх хур чадвараа идэвхжүүлв. Тэрээр хэсэг хаасны эцэст олж аваад хатнаас цуглан авав. Тэр үнийг цуглан амгц нойр систем түнлөө алагч CF Freddy харьц хэлэн болох Азербайджан барьсан басангийн холбрыг осны мэдэгдэв. Энэ нь хүч чадлыг далаар авахар самбаа хүчээр нэмэгдүүлдэг лацдагцсан үйлчлэлтэй бөгөөд лууны төрөлтэй тэнцэхэд хэрэгжигчийн бие махбодын чадварыг сайжруулдаг луу алагч хэмээх зэрвсийн пассын өөр чадвартай. Гэвч өг сэлэм нь бохирдсан учраас түүний нөлөөллийг идэвхжүүлж чадахгүй. Зарим үзэгчид тэр сэлэм яаж нууц хэсэг гэдгийг мэдсэнийг хааж байсан ч зарим нь Жэхүн өөрийн аргатай гэдэгт итгэжээ. Тэд аяллаа үргэлжлүүлж Южон саламандрыг мөрдөхийг оролдов. Гэвч Жэхүн түүнд саламандр дөнгөж хоолцол хамгийн сул байдаг бөгөөд хаан саламандр өдөрт ганцхан удаа шөнө хоолцдог гэж хэлснийг сануулад хэсэг хүчлэх хэрэгтэй гэдгийг сануулв. Южон саламандрууд өнөрт мэдрэмтгий тул цаг хоцхон зөв эсхийг түүнээс асуугаад хэрэг тэнд үлдүүл ихлээ дайрчтай өвтөж магадгүй гэв. Тэр үнээс өөрчлөн сэргийж харах болох хэрэгтэй сайн болгож түрүүчин шавчаа гаргаж ирснээр Южан дахин айд сандрав. Түүнийг зовтох гэхэд нь тэрээр энэ төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг учраас түүнээс барьж авав. Энэ шавчийг бөмбөгтөрч 60 хөл гэдэг бөгөөд аюул тулгарсан үед шингэн ялгаруулдаг. Уг шингэн нь маш муухай үнэртэйгээс болж нулимс цэргэнүүлдэг гэвээрээ алтартай бөгөөд Жэхүн инаа хийхдээ уг өмхийн үнэрийг ашиглахаар төлөвлөжээ. Өдөлгүй салмандар өмхийн үнэрийг мэдрээд гарч ирв. Южан салмандарт бэлтгэж байхдаа энэ ажлыг хийсний төлөө түнд амарсан зүйлээ санахыг зүрээс шаардав. Южан маш их хайсан байсан тул Жэхүн хэрэг үнийг хийж багш сонгоны хайрцаг шидэт таягийг өгөхөр амжсан юм. Үнэн дээр тэр зүгээр дурын таяг өгөх гэж байсан бөгөөд үнийг мэдвэл Южан түүнийг алам гэдэгт итгэвчтэй байна. Үзэгчид тэдний төлөвлөгөө бүтгэсгэд гайхан биширч давтлан харж байна. Южан салхины шидэт мэрэгссэн гэдгийг Жэхүн үзэгчдэд батлан хэлж Южан шавчны үнэрийг шингээхийн тулд жижиг сархи өсгөн салмандрын өрлөө ихээ. Тэрээр манаг гайхалтай удирдах чаддаг учраас л энэ боломжтой юм гэдгийг хараад үзэгчид биширч хүмүүс салмандрыг өрөвдөж өгсөв. Шавчны үнэрийг үнэртмэгт салмандрын нүднээс нулимс бөмбөрч өгсөв. Тиймээс Жэхүн бусдад хүлээх төлөвлөгөөгөө санаж зөвхөн өөрийг нь төхөө өгөхөж хөдөлгөөийг санаалав. Тэр удалгүй 2 дугаар түвшний мөсөн жадаа идэвхжүүлж өвдөж мөшгөрөн байгаа мангасыг цахин газар унгав. Мангасгаас гарах мөчийг Жэхүн хүлээж байгаад гарах мөц нь болмог сэлмийг гаргаж ирээд мангас амруу шидэв. Южан Жэхүнийг галзуу солиотой хүн гэж нэрлэж үзэгчид тэр яг юу хийгээд байгааг гайхацгаав. Энэ хооронд Жэнд Жэхүний юу хийснийг хараад эрүүн мотлох шасан бөгөөд хичээлийн хөтөлбөрөөсөө зөрүүд хассан болохоор шин сарвч үүнийг мэднэ гэдэг ямар ч боломжгүй гэдэгт тэр итгэвчтэй байлаа. 2 давхарт мангас сэлмийг бөөлжиж гаргаж өгсөв. Иймд Жэхүн бусдад хөдлөх төхөөхөд дайчиж шууд түүний өмнө зогсож бамбагаараа сэлмийг хаав. Жэхүн өдлөхгүй өөрөөр гэрчдэж буй сэлмийг асан бөгөөд үзэгчид юу болсныг ойлгохгүй хэвээр галзсан юм шиг байлаа. Юу болсныг тайлбарлахын тулд манай хүү таныг төхөөрөмжийн төлөвийг нийхэд бохирдсан болмог сэрэн цэвэршүүлэгцнийг харуулв. Сэлэмний өндөр үзүүлэлтээс болоод үзэгчид тухайн алдах шахжээ. Салмандрын зүрхэнд эд зүйлсийг цэвэршүүлэх чадал байдаг гэдгийг тэр тэдэнд тайлбарлав. Шин сурагч байж Жэхүний туршлага өндөр байгааг үзэгчид гайхаж түүнийг сэлэм барихад яагаад илбчин хүн сэлэм барьж байгааг гайхацгаав. Тэрээр сэлэм өөртөө хамт байгаа тулааны ангийн дайчдад өгөх байх гэж хүлээсэн ч тэгсэнгүй. Мөн л нэрээ нууцсан стрим хийж байгаа сүмбиний бусдад Жэхүн бол тулааны илбчин гэдгийг мэдээлв. Жэхүн мангасуудын өмнө гарч ирээд хөдөлгөөн болон салхины хүчээ дэмжих зэр сор хурдан алхав. Уян хатан хөдөлгөөн хэмээх 2 ур чадварыг идэвхжүүлв. Тэрээр нэг л хурдан хөдөлгөөнөөр мангас руу өсрөн очиж нэг гарыг нь тас тавьчив. Доошоо өсрөн буусны хадараа тэрээр мөсөн их хэмээх өөр нэг ур чадварыг идэвхжүүлж мөсөн шав хүзөр өсөв. Салмандэр нэг гаргуу болсноор гэдсэн иш гарсан байгааг сүнэн үе түнд төхөөгч мэдэгдэв. Тиймээс Жэхүн түнлөө өсрөн очиж гэдсийг нь хотголов. Үзэгчид хэсэг зөөр өгдөөгүй болж сая юу харснаа ойлгож чадсангүй. Энэ хорон сүү онлайн руу ямар нэгэн байршуулад Жэхүн яагаад энэ цалхмаар юм хэлснийг гайхав. Жэхүн Неверландын хэргийн үеэр өөрийн жинхэнэ нэр төрөө нуун дарагдуулж байсан. Тул түүний Неверландын дүнжинд гаргасан амжилтуудыг дурдсан. Жэхүний жинхэнэ нууц байдлын тухай нийтлэлийг тэр дөнгөж сая оруулжээ. Энэхүү нийтлэл нь Жэхүний хийж байгаа зүйлийг компьютерээр бүтээсэн гэж хэлж байгаа хүмүүсийн эсрэг чивсэн юм. Үүний зэрэгцээ 2 давхарт салмандрыг устгасны дараа Жэхүн бусдад давж гарах бөгч гихч зүйлийг олсноо хэлв. Давж гарах бөгч нь манайг төрзөөр хүчрүүлж шидэт хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд урьдрав. Химээ хидэвхтэй ор чадварыг олгодог. Бэ зэрэгчийн таныг төхөөрөмжим гэсэн хэдий ч давж гарах чулуу гихч зүйл татагдсанаас зэрэглэн боорч урьдрав төлөвэж нь товторгүй байдаг. Урьдрав бол
оног хүчрүүлж 5 минутын турш ур чадварын хүчийг 5 дахин нэмэгдүүлдэг аз эрхлийн ур чадвар. Боловч давж гарах чөлөө байхгүй улмаас ур чадварыг идэвхжүүлсэний дараа хэрэглэгч 5 минутын турш манай ашиглах боломжгүй болно. Ганцхан бүгж байгаа тул J-хүн чөлөө хажтааваа суулгахыг санаж болгосон боловч бусад нь тулааны ихэнх хэсгийг өөрөө хийсэн учраас түүнийг авахыг санаж болгов. Тиймээс Южин тэднийг гадагшаа гарахад ядаж хоол юм ходдож авч өгөхийг санал болгов. Баярлсан J-хүн шагналыг хадгалж тэд дараагийн давхар руу шилжив. Тэднийг тэнд очиход хамгаалтын хаалт 1 минутын дараа асуулж Боссын тулаан ихнэ гэж хэлв. Бос Монгос цавсан ч хагардаггүй шидэт хаалтаар тэд хамгаалагдсан байлаа. Монгосын нүдх чимээ тэднийг бүгдийг нь айлхав. Тиймээс J-хүнд ямар нэг төлөвлөгөө байгаа эсхийг асуув. Түүнд ямар ч төлөвлөгөө байхгүй. Учир нь тэдэнд хэрэггүй бөгөөд үүнийг ганцаараа хийх болно гэж тэр хэлв. J-хүн Монгостэй тулбахын тулд бүрхийн бүрж түүний орхин зөв санаа мөн эсэх талаар зарим үзэгчид бас гайхацгаажээ. Жил бүр бага зэргийн ялгаар өгдөг боловч хөвчн зэсвэл зэрлэгийн Монгос өгдөг бөгөөд оюутнуудын дас хувь энэ давхар дундаг аж өдөртгүй хаалт байхгүй болж Бос Монгос болох лаван голон солигдов. Манай хүү манан цахилтаар дайрсан боловч Жин үүнийг аюултай гэж харууллаа. Сүнэн үү Жинээр сандвчдж байхад J-хүн хүчтэй учраас тиймэрхүү Монгост ясартахгүй гэж Южин тэдэнд тэтгүүлж хэлв. J-хүн болон Монгос хоёр гараараа цахилцоход манай хүү Монгосын гараас буцаан цэхв. Монгос нөгөө гараараа хариу цэхэлт өгөхөд манай хүү хаалт босгож өөрийгөө хамгааллаа. Газар бөмбөгт тэрээр дөрөвдүгээр түвшний сархины хүчээ идэвхжүүлж Монгосын хөлийг барьж яхан тулд мөсөн нэрөөр чадвараа ажиллуулав. Үүнийг хийж дуусаад Жон манай илрүүлэх чадвараа идэвхжүүлж Монгосын цохилтын хажуугаар гүн бултаж зайлсхий. Хөдөж байх зураа лаван голон бол бат бүх хүнд дайштай байдаг ч тэдгэрийг яс харах би гэж Южин саналаа. Тэрээр Монгосыг барьж явах гинж үүсэхийн тулд холбох гэдэг чадварыг идэвхжүүлээд дараа нь мөсөн бороо чадвараа ашиглан Монгос руу олон тооны мөс буусгав. Холбох шидэд одлогыг хагарсан хэдий ч мөс голмын бүх үе мөчийг цохиж хөргснөөр мөчөө хөдөлгөхөд хэцүү болгосон юм. Баярсан манай хүү усны бөмбөг чадвараа идэвхжүүлж Монгосын үе мөч орчин дах мөс рүү ус бууцнаар түүний бүх мөчүүд шууд салан ангижрав. Монгос нөрөн өнөх үед халаасны орон зайн систем тэдэнд халаасны орон зайн бас Монгосыг ясныг мэддэг. Үнэхээр Боссын тулаан байсан эсхийг зарим үзэгчид тодруулахаар асууж бусад багийн гишүүд зүгээр сочирсан байдалтай харж байлаа. Южин түүнийг сажаатай гаж донтон гэж дуудаад ур чадварын хувьд аль хэдийн өөрөөс нь хамаагүй хол төрүүлсэн мэт санагдана. Бодолгүй систем тэдэнд космын зүрх хол жасныг мэдээсэн боловч J-хүн өнөөдөр унах хэвээр гэдгийг баталгааж олох хэвээр тул шалгалт тоосон гэдэгт итгэхгүй байлаа. Бодит байдал руу буцах эсхийг систем тэднээс асуухад J-хүн мөг сонголтоос татгалзав. Боссын тулаан дэндүү богинохон байсан бөгөөд бүгдэнд үзүүлэх өөрсөж байгаа нууц постай тош тавьчих юм гэж тэр үзэгчдэд хэлв. Дараа нь юу болох бос гэж үзэгчид сонирхож ирсэн бөгөөд J-хүн багийнхнаа хүчтэй манаа мэдвэгдэж байна гэсэн газар руу хөтлөв. Тэрээр ирж харахад түүний багийнхан хин чараас нь орохыг хүсэхгүй байгааг анзаарав. Тиймээс тэд хичнээн өвдсөн ч өвөхгүй гэдгээ тэдэнд дамжиж тэтгүүлв. Оронгууд нь тэд нууц хаалгуулсны систем мэдэгдэж, нууц давхрын нууц пастыг ялж байж бодит өдр рүү буцах тасгай даалгаар үүсэж байгааг мэдээлв. Ингийн оюутнууд нууц хаалгаагаач ойж ижрүүлж чадахгүй бөгөөд санаандгүй таарсан ч энэ хүртэл хүрч чадахгүй тул Жин нууц хэсгийг энд солгосон хэрэг юм. Энэ залуу алсан гэдэгт итгэж чадахгүй байгаа үзэгчд лөө тэр иргэн харав. Бусд нь 2 дугаар давхарт махарын тэмцэлдэж явахад нууц давхар харж байна. J-хүн нууц пастыг дуудах арга аль хэдийн мэдвч. Ядаж л орчин тойрныг ажигласан дүр эсхээр шийднэ. Гинт Южин танил санагдах тавшин ширээ рүү зааж Бодолгүй Южин энэ нь голмын цэмдэх хитэ тун төстэй болохыг анзаарна. Манай залуу голмын цэмэг тавшин ширээний нөхөнд хийхэд хорц гэрш бүх орчныг бүрхэн авна. J-хүн тэднийг холбохыг хүсэхэд халаасны орон зай нууц бос болох Улаандрыг тавшин ширээн дээр харж иж эхэлнэ. Тэдний даалгавар бол бүгд амьд үлдэж дайснаа ялаад Дрэкийн зүрхийг авч шагналын онцгой ирэх авах юм. Улаандрыг би болоход үзэгчид нүдэндээ итгэж чадахгүй байлаа. Учир нь туршлагатай хүмүүс хүртэж Дрэктэй харьцахад хэцүү байдаг юм. Халаасны орон зай хит хэцүү тохируулагдсанаас болж үзэгчид сөрөг хариу өгдөөс үзүүлж эхлэх бөгөөд энэ нь J-хүний хүсэжсэн зүйл байв гэсэн хэдий ч түүний төгс тооцоолол Дрэкийн бие махбодын дайштад өгчсэнгүү. Гэхдээ тэр үүнтэй ганцаараа тэмцэж чадна гэдгээ мэдж байлаа. Өдөр тутмын өрөөнд захирч жүгний жилийн үлрэлийн шалгалтыг чимээгүй өнгөрөөж хөвлөж мэдээллийн анхаарлыг холдуулах төлөвлөгөө нь нуруу унасныг хараацж ирсэн. Тэрээр J-хийн минутад халаасны орон зайд бүхэлд нь хөндлөнгөөс оролцсныг ойлгоно. Гэвч багш хажуун ямар ч сөрөгч энэ зүйл хийх боломжгүй гэж эсэргүүцэн. Жо ан үнийг J-хийн хийсэн гэж зүтгэхэд хажуун түүнийг яаштай тушаал төвшүүлэхийн тулд өгцөөрөө нөршөлгөөр орсон. Эцэст нь захирч үүний цаана J-хүн байгаадаа баяртай байгаа хөшөөнд зөвшөөрөөрэй. Учир нь түүний зорилго эд зүйл авах юм бол ямар нэгэн асуудал гарахгүй. Бөгөөд хэрвээ тэр дүнжэнийг амжилттай цэвэрлүүлж Мижис Академид ирэх тайлбарыг хамгийн бага түвшинд байлгаж чадна. J-хэн Дрэкийг уурлуулсан жүн санаа зовж байгаа бөгөөд үүнийг мэдэхгүйдээ тэгсэн гэж таамаглана. Тэр J-хэнийг улаан Дрэкийг устгасаа гэж хүсэж байсан ч дэлгэцлүү харах үедээ Южин гэмтэж амаараа цус алдж байгааг бодлого олж мэднэ. Халаасны орон зайн хамгаалтын систем эвдэгч тэд гарах шаардлагатай баснаар сурагчид сандарч эхлэх бөгөөд энэ нь зөв сандарч оруулна. Сурагчид халаасны орон зайд гинт хэсгүй байдал гинтийн зүйл болж байгаад
үзэгчид санаа зовж өвшин. Халаасны орон зай тавтургүй болсноос болж сурагчдын амь насны үзүүл алгуулахад зарим үзэгчид сурагчид үнэхээр өвөж болцсгүй гэж санаа зовно. Энэ явц захирлыг улам муурлуулж тэр Жэхүнийг хараан зөвхөн. Энэ хооронд манай залуу өөрийнх нь хийдэг байсан шиг бусдаар удирдуулсан хор мөрзөр давтахад захирал ямар санагдчих байгаас гэж бодно. Зарим үзэгчид Жүн академийн байгууламжийг хэрхэн удирдах байгааг гомдолж тэрээр сурагчдад хор хөнөөлт учруулахын тулд энэ бүхнийг зөрөөдөө хийж байна гэж сэдвэхнэ. Тэд энэ зүйл хэдэн удаа давтагдсаныг болон тэдний сургууль хүүхдүүдийг өвхийн нэрмэгт байнга шахаж байгааг эсрүүцж эхэлнэ. Тэр эмэгтэй жүжиглэж тэрсэн дагаад гайхшин. Мөн тэрээр жүжигчин болох байснаа энэ сургуульд гадаад төрхөн өргөдөж гэн гэж хэлэхэд Жэхүн гүнигтэй царай гаргах хэвээр тул өөрийг нь нэнэшгүй байхыг гойно. Тэр эцэст нь директтэй харьцахаар явахын тулд түүнийг орхиод явна. Тэр мангастай нүүр тулахтаа үнийг амархан ярьж чадаач. Энэ нь хөвчтэй байхгүй гэдгийг мэдж байлаа. Мангасныг саруугаараа түүнийг дайрахад тэр хурдан хошоо өсөрч зайлна. Тэр манай химэх хур чадвараа идэвхжүүлж цэвэршүүлсэн бол мөс сэлмээ суулж авна. Жэхүн энэ сэлмээр яаж магадгүй гэдэгт үзэгчд итгэж түүнийг дэмжиж өвшин. Манай залуу балангийн хулбарын луу азуурчин химэх тусгай ур чадварыг идэвхжүүлснээр луу төр зүйлд хийх бүхтэй ажлыг 300% илүү хүчтэй болгоно. Тэр улаан директ рүү давхар сэлмээр захиж дөвч түүнийг улам муурласнаар сүнсүү зогсож буй газар зөө сүлээрээ захин сүнсүү дайрштыг хааж чадна. Мөн манай залуу хийх ёстой хоёр зүйл байгааг сасна. Тэр хойны номон дээрээс дрекийн сул тал нь өсгий дээрх мэнг болохыг харж ясан өдрөө сасна. Тиймээс манай залуу мангасын ард тал руу өсрөн очиж дараагийн дайрштаа түүний өсгий рүү чиглүүлнэ. Тулааныг дуусгахын тулд тэрээр бүх ур чадвараа нэг тав дахин хүчтэй болгодог овертдрайв ур чадвараа идэвхжүүлнэ. Хэсэг хугацааны дараа тэрээр хүлцсэн дэлхийн ур чадвараа идэвхжүүлж улаан дрекийг орцуулад бүх газрыг хөлдөн үзэгчид сочиртой харж байх ба түүний сая хийсэн шиг зүйлийг хийж чадах ямар нэгэн аз зэрэглэлийн ур чадварыг олж тогтоож чадахгүй. Тэд Жэхүнийг сэргэж эсэх талаар таамагж эхлэхэд манай залуу хүлцэн дрекийг хагарч чадна. Ялсныхаа дараа Жэхүн сэлмэндээ төсвөлн зөксөөд Жиант түүний бэлэгт дуртай байхыг хүсэн инээ зөвлөж нөхөг хичээн. Захирлын өрөөнд тэрээр сургуулийн өдөр төцөвчлийн гишүүдээс бүх зүйл түүнийг буруутгасан хэд хідэн дуудлага хүлээн авч эхэлнэ. Тэр үүнийг өөрөө хийгээгүй гэдгээ тайлбарлахыг хичээсэн ч хинч түүнд итгэхгүй байгааг ухаарах бөгөөд энэ нь урд өмнө хизээч тохиолдож байгааг үзүүлж юм. Тэр багш хажуунаас сурвалжлагч болон сэтгүүлчдийн талаар асуухад хажуун тэдэнтэй холбоо барьсан бүх сурвалжлагчтай холбогдсон боловч тэд маст цаашид итгэж чадахгүй гэсэн шалтгаанаар саналаас нь татгалцсан гэдгийг мэдэгдэнэ. Хажуугийн нэгэн үнийг зөрөөдөр хийсэн гэж бодож байгаагаа дурд ходжун ууршин түүнийг шидэд дайрч захин. Жэхүн үнийг ганцаараа хийх ямар ч боломжгүй бөгөөд хин нэгэн түүнд тусалсандаа хастай гэдэгт жун ихтэй байна. Тэр үнийг хэн байж болох талаар бодож байтал ажигчдийнхэн нэг нь орж ирж Лотос гэлтийн зүгээс мэл сактимэд авах сахилгын арга хэмжээ болон захирлыг хорих тухай альбом бичиг илгээсний мэдэгдэнэ. Үжирлийн шалгалтын үеэр гарсан хэргийн талаар шам бичиг баримтыг боловсруулсан бололтой. Үүнийг гэлтийн төвчлөхийн үеэр болсон явдалтай адилаа юуднуудыг амь насанд нь аюул учруулж болцсохгүй. Ноцтой асуудал гэж үзжээ. Жанган тэрээр сурагчдыг байнга хөвчийн нэрмэрт хүргэдэг бөгөөд өөрийн ашиг сонирхлын төлөө өндөр албан тушаалтай ус төрчдөд авшиг өгдөг гэвээр албатай гэвээр дурджээ. Рейдерүүдтэй холбоотой өөр 17 хууль зөрчсөн тул гэлтийн тэргүүн Сянган түүнийг яарчтай баригчлах тушаалгана. Уг өөр хүрэмжүн үндэсний рейдерүүдийн холбооны удирдлагын төв байр оролцох хэрэгтэй тул Лотос гэлтээ шууд оролцох хэрэггүй гэж эсэргүүцэн. Тэрээр бичиг баримтыг цааш уншихад 4 үндсэн гэлт. Бусад хорон гэлт болон үндэсний рейдерүүдийн холбооны удирдлага үнтэй санал нэгдэж байгааг олж мэднэ. Хэд хэдэн рейдерүүд түүнийг баривчлахаар өрөөнд нь дайран ороход жум бичиг юу ч хийж чадахгүй уншина. Энэ хооронд сурагчид халаасны орон зайг орхон гарахад хэд хэдэн сэтгүүлчид гадаа цэвэрлэн дотор болсон хэргийн талаар тухтай ярьцлага хийн. Жэхүн багш нь бүх зүйлийг нявхар зохицуулсан баяртай байгаа бөгөөд сэтгүүлчдийн нэг нь халаасны орон зайд байхдаа захирлын талаар хэлсэн үгнийх нь улмаас энэ баригчлагын талаар урьдчилан мэдэж байсан эсхийг түүнээс асуув. Жэхүн академийн нууцлалын гэрээний улмаас их зүйл хийж чадахгүй гэдгээ тайлбарлах. Хэдий ч энэ нь тэдний аюулд орж буй 3 дахь тохиолдолд бөгөөд бусдыг гэмтэх хүсэхгүй байгаагаа мэдэгдэнэ. Тэд цаашид завшруулсан асуухад тэрээр Южунд дэмжлэгийн төсөлж үзүүлэх шаардлагатай гэх шалтгаанаар ярихаас татгалзсан. Южунд үнэндээ гэмтээгүй хүмүүс мэдэхгүй байхын тулд Жэхүн түүнийг Лотос гэлтийн бэлдсэн эмнэлгийн автобус руу дагуулж явна. Энэ зөөр жүнг үндэсний рейдерүүдийн удирдлагын цагдаа нар академиас гаргаж хэд хэдэн хүмүүс түүнийг түүхийн өндгөр шийднэ. Тэд түүнийг өндгөр шийдэх зур цогцсон олон захирлыг огцрохыг уриалан хашгирна. Удалгүй тэд бүгдээрээ түргэний машин дотор байх үед Үжүнгийн төхрөө инээж Жэхүнийг муу жижигчин хэмээн зэмлэн. Тэр үүнийг тийм муу байсан уу гэж асуухад бүсгүй түүнийг дураж эхэлнэ. Энэ бүхэн багш Сянганд хүүжигтэй санагдана. Тиймээс тэрээр бүх зүйл буруугаар ирсэн бол өөрөө хохирох байсан байж энэ бүхний төлөвлөлтөд юу бодож байсныг түүнээс асуув. Гэсэн хэдий ч манай залуу гэлтийн туршлагаас өөрийнх нь аюулгүй байдал чухал байж болохыг ойлгосон гэдгийг хэлнэ. Гэхдээ бүсэд хүний өвөм насыг аврах нь нэгдүгээр тавигт
шаардна. Юу жун нинэн түүнээс гарамгүй үгүй гэж Жээ хүнийг шаалаад ямар нэг муу зүйл идэж чи юу гэж асуухад тэр тугаар хай санаасан. Хэсэг инээсний дараа Сян Жээ хүнд 3 хоногийн дараа Жунгийн төхөн цэг тавих юм бах хурж болно гэдгийг мэдгтэн. Үүний зэрэгцээ үндэсний рейдерүүдийн холбооны удирч сайн төв байрны Сүн Бэнийн Жунгийн төгсгөл эцэст нь ирсэн баяр хөөр тэмдэглэн. Тэрээр өөрт нь нууцлаг байдлаар ирсэн дуудлагад орсон. Жаг баригчлахын тулд өөрчлөлт бэлхжээ. Тэр хүн үлдэх процессыг өөрсдийн талаас хариуцаж түүний хүссэн газрыг бэлдэж өгөхөр болжээ. 3 хоногийн дараа Лотос гэлтийн албан эсний хэвлэлийн баг хорс дээр Сянган гадаа зогсож би. Жээ хүнийг олж хараад сандарч байгаа эсхийг нь асуухад тэр хөдөлгөөн ихтэй газарт дургу гэдгийг хэлжээ. Цаг нь болоход Сянган Сүн Бэнийн болон Жээхийн эндэрт гарч сэтгүүлчдийн асуултад хариулахар болжээ. Буруулаа сууждаа сосны дараа хэд хэдэн сэтгүүлч үүнийг Лотос гэлт минжээ. Хинтээ хийх тэргүүн ээжийн хэвцээрийн тухай дэлхийн хэмжээний мэдээ бий болох том боломж гэж бодцгоо. Бүдтгэлгүй тэдэнд асуулт асуух хэрэг болгожээ. Ингээд техник сэтгүүлч Жим оюутнуудыг санаатаагаар хөнөөж осол мэд харагдуулсан нь үнэн эсхийг асуув. Сянган үүнийг үнэн гэдгийг баталж тэд түүний хорон үйлсийн бүх нотлох баримтыг хэдийн олж аснаа хэлв. Манай хүүдэд хугацаанаас нь өмнө ясах баримт авахын тулд зааварлагч юуд тархиу угаалт ашиглах хэрэгтэй болсныг мэдэх учраас инээнсгэж байлаа. Энэ нь Жи үнэс малтарч чадахгүй гэсэн үг юм. Сянган Жи мэлс академид очдог с ичгтэй санхүүжилт зэрэг бүсэд олон хуулийг зөрчсөн гэдгийг нэмж хэлв. Удмашгүй өөрнөөс сэтгүүлч Жионы авч шат холбогдсон хүмүүсийг мэдгэсхийг асуусан ч Сянган одоохондоо үнийг шалгаж байгаа гэдгээр хэлжээ. Ирээд бүтсэн ярианы дараа сэтгүүлчдийн нэг нь Сянганаас Жээхэн түүний шав мөн эсхийг асуухад тэр батжээ. Жээхэн тэрээр түүний сургаалын ачаар өнөөдрийн байр сууриндаа хүрч чадсан гэж нэмж хэлв. Түүний талаар ямар нэгэн нийтлэл гарч байгаагүй. Тул өөр нэг сэтгүүлч Жээхэнээс чадвараа ихнээс нь нууж байсан эсхийг асуужээ. Тиймээс тэр ямар нэг хөвлөж мэдээжийн хааш татахыг хүсээгүй гэдгээ тайлбарлав. Өөр нэг сэтгүүлч хизээ Лотос гэртээ гэрээ байгаасныг асууж түүний бэлбүү сургуулиуд гэр бүлийн харилцаа болцооны амьдралын талаар олон асуулт суурчээ. Асуултууд өргөжлөөр байх тул Жээхэн цаашид хөвлөж мэдээжийн хаашийн төвд байх болно. Учираас энэ тусгаараа явчих болохгүй. Тул чимээгүй үлчжээ. Яг цаатаа Сянган сэтгүүлчдэд хандан Жээхнийг өг явдлын шахнаас хараахан гараагүй байгаа тул хэд олон асуулт асуухгүй байхыг хүсв. Хэд хоногийн дараа оюутнууд академийн төр захирчийн тангар өрхөкслөл цугч цаажээ. Юу ч хэрэг тэд гимтсэн бол уур сухайсан тул бүгд зүгээр байгаад баяртай байгаагаа дуртав. Гинт Жээхэн тэдэндээ болохоос өмнө бүх юм дуусаагүй гэдгийг санаж хай санаалав. Мөн тэд Жиантийн жамхан өнөхгүй бөгөөд цаг цав гарсан дээрээ маш хүчтэй болох ёстойгоо бүгд ойлгоцгаажээ. Хоёрын гэлтийн туршлагын үеэр өөрийгөө үнэхээр сул дорой мэдэрсэн тул өөрөө ч бас илүү хүчтэй болохоо хэлж энэ мөн ажил дэмжив. Бусад хүмүүс илүү хүчтэй болохыг хүсэж байгаад Жээхэн баяртай байгаач. Эсрэг бурхантай тэнцэх нь түүний хийх ёстой зүйл тул тэднийг энэ асуудалд цаашид татан оролцох боломжгүй байлаа. Удалгүй зааварлагч Ким Жин шинэ эндэр дээр гарч Жээхэн тэдэнд түүнийг шин захирч басан тухай хэлэхэд тэд ихэд цачирчжээ. Юужун түүнийг энэ залуу байгаад итгэж чадахгүй байв. Тиймээс Жээхэн тэдэнд зааварлагч Жин бас райдер холбооны тагнуул гэдгийг мэдээв. Саяхны өдөр Жээхэн Сянган нар райдер холбооны удирдлагын төв байранд очиход Сүн Бэнийн тэдэнд Жинийг шин захирсаар томсохоор болсноо мэдэгджээ. Одоо цагт Ким Жин дүр хугацаанд захирсаар ажиллахаа зарч чадах бүхнээ хийхээ амлав. Өдөргүй тэд зугаалахаар явж Жээхэн юужунийг караоке дуулж байхыг харж байхдаа юу болж байгааг авч байлаа. Манай хүү эцэст нь нэг юм амарч чадах нь гэж бодсон ч тийм биш бололтой. Хэдэн цагийн өмнө юужин түүний хаалгыг нүдэж онгойлгохыг шаарджээ. Түүнийг хаалга тайлахад тэрээр шалгалт дуусмагц караоке орохоор өгсөн амлалтаа санаалав. Тэд тентхийн хамгийн шилдэг караокед цаг толсон бололтой бөгөөд Жээхэнийг дагуулсан явжээ. Одоо цагт Жээхэн ямар ч энд хүрсэн хойно караокед дуулах чадвараа харуулахаар тайзан дээр харахаа шийдэв. Бүсэд нь түн зүү зөвхөрсөн байдлаар харж байнгын үйлчлүүлэгчдийн нэг нь хин нэгэн түүний чихийг томжж байна хэмээн хараад ийм хүмүүсийг караокегоос хариуцахыг хүсжээ. Түүнийг дуусгахад энэ түүнийг бүсэд хүмүүсийн адил бас л хүн гэдгийг нь харж олж гин гэж хэлэхэд хоёрын хүмүүс бүх зүйлээрээ төс байж чадахгүй гэж хашинжээ. Манай хүнийг 100 ононоос 10 оноо авч дараагийнх нь нэнэ байсан тул Жээхэн микрофоныг түнд шилжүүлв. Тэдний агаш хөрөгцөхөд микрофон гараас нь алдуурч тэрээр ичиж улаа бутарч эхлэв. Аз болоход манай хүү үнийг барьж аваад түүний алх руу микрофоныг тавихаар атгажээ. Хэсэг хугацаанд энийгийн царай нэлээд улаан харагдав. Жээхэн түүнээс юу басныг асуухад тэр зүгээр гэж хариулав. Эцэст нь тэр ичиж байгаа тул өөрийнх нь дуусах зөвлбөрөөс ихзүүл хүлээхгүй байхыг хүсжээ. Гэхдээ юужин түүний Жээхэнээс хамаагүй дээр дуулна гэдэгт итгэвчтэй байгаагаа хэлв. Ууртай нарахгүй манай хүү уур чадварны дундаж хэмжээний гэж эсэргүүцсэн ч юужин түүнийг өөрийгөө мэддэггүй гэдэгт итгэвчтэй байлаа. Тэрний чимээгүй басны дараа Жээхэн инээгийн дуулахыг хаж муу дуусан ч алга таших бодолтой байв гэсэн хэдий ч түүнийг дуулж ихшгэд тэрээр үнэхээр гайхалтай сайн дуустгийг нь ойлгов. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл хэрэгцсэн Тэтгэврийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувглуу маань заавал бүртгүүлээрэй.